яг бид нар бас ийм орой олт суугаад засгийн газрын гишүүд нь их хурлынхаа гишүүдтэй хариулгаад бага ард түмэндөө бас улсаараа тэгээ сонсох нэг нь сонсоод ингэ байж байгаа нь бидний давуу тал л да парламентын засаглалын. Тэгээ манай пүрвдэр дарга бям зөв дарга та охин ч гэсэн юу яачмаар байгаа. Тэр хууль муулаа инглээ бид нар чинь нэг коноп дараад үгээ хэлцдэг тэр цаг магтаа багтаадаг тийм болчмоор байгаа шүү. Тий. Тэгэхгүй тэгээ баахан хүн суртал тэгэл дамжаа яваад тэрийг болчмоор байгаа. За энэ төлөвлөгөөгөө батлаад бид нэр тэгээ яах юм 2027 онд баталчих юм байна. Тэгээ 27 онд батлаад эннийхээ дагуу хэрэгжээ явахаараа одоо хэдэн хүн ядуурлаас гарах юм бэ? Бид нар ч одоо 3 хүний нэг нь ядуу байна л да. Тэгээ салбарын сайд нар одоо яаж ядуурлаас гарах талаараа бас нэг хэлээд өгч зүгээр байна. За ингээд 27 он гэж төлөвлөд байдаг. За энэ 26 27 онд ч юм их тодорхойгүй шүү дээ. За бензин тосных нь үнэ ямар байх юм бэ? Түншнийх нь үнэ. Бид нар нэг улс орноос хамааралтай. За ядаж 26 онд авах бензин чин тогтмол үнэтэй байж чадах уу? Оросын холбооны улсаас одоо та нар саяхан лаймавыг л хоорондоо яриад ах шиг үлээ. Тэр үнэ түгжиж чадсан уу? Хэрэг тэр үнэ тодорхойгүй бол яаж төлөвлөх юм бэ? За дараагийнх нь энэ эрчим хүчний талаар ярмаар байна. Эрчим хүчний үнийг баахан нэмчээд 556 тэрбум төгрөг авсан гэлөө. Ард түмнээсөө. Тэгээ авилга тэмцээд өөдөлсөн юм алгаа. Баахан гэрэл цэглэгаанд тасарлаа. За тэрний аж ахуй гэрчлүүд хувь хүмүүс одоо өчнөө гохирсон байгаа. Тэр захиргаа тоног төхөөрөмжөөрөө за эх онд ч энэ байдал үргэлжлэх нэ. Энийг төлбөрийг хийн хийх юм бэ? Энэ хохирлыг хийн барагдуулах юм. За сүүлийн одоо 10 жил 20 жил энэ манайхан жангийнхан л одоо засаглалаа л да. Тэгээ энэ хугацаанд өдрөөр бид нар ядуурлаа ард түмэн. За ард түмэнд гэдэгт би ч орж байгаа. Ийм л байгаа. Тэгээ эндээсээ бол нэг баахан дарга сайд нар станцтай тэгээ янз юмтай болоод гараа авчих юм аа. Хувийн сургууль мургуултай болоод. Ингэж ямааргүй байгаамаа. Уул нь иргэдэн ч гэсэн адилхан бас аятайхан амьдрал авах жоохон дээшилж юмэр байна. За энэ инфляц гэдэг юм байна. Инфляц гэдэг зүйл чинь энэ онд ч өнгөрсөн он тэр юмаа биелүүлж чадсангүй. Тэр 6 дээр нэмэх 2 гасахгүй. 2% ч илүү. Одоо 8 гээд байгаа. 8-аас илүү л байгаа шүү дээ. Би тэр 8-аас одоо бага байна гэдгийг итгэхгүй байгаа. Энэ махны үнийг харахад ойлгомжтой байгаа шүү дээ. За тэгээд одоо 27 онд гурилын үн ямар байх юм? Гэ нэг тодорхой нэг багцаа хэлчмээр байх юм. Тэгээ авж байгаа энэ хүмүүсийн цалин бүлүүн ямар байх юм? Гэх мэтлэнгийн энэ хугацаанд ямар байгаа да? Төгссөн юм уу? За энэ боловсролын салбар бас яах вэ? Гадаа жагсаад байсан багш нар бас алга болсон. Багш нар ч баахан хүмүүс орилоод гашгаж явах шиг байсан. Харин энэ сарын дараа гэхэд ингээм амгалан сайд очиод арай гайгүй болгоцсон юм уу юу? Гэхдээ тантай бас санд нийлэхгүй юм байна. Та бас одоо юу байна? Энэ хувийн сургуулиудыг одоо Монгол хүүхдүүд адилхан сурж байгаа шүү дээ. Тэр их эцэг нь одоо үнэтэй машин авалгүй хүүхдтэй За эхлээд дамдны юм сайд хариулъя. За ер нь Ормосын хоолойгийн нөхцөл байдлаас болоод дэлхийн ер нь бүхэл улс орон энэ дизель бензиний хомсдолд орчод байна. Тэгээ бидний хувьд бол яг сая энэ 5 дугаар сард гэхэд 1 литр дизель түлш 6000 хүрэхээр байсан. Сингапурын биржийн үнээр бол. Тэгэхээр бид одоо Орос улбаны улс руу ерөнхий сайд бас тусгаалan захидал явуулж утсаар холбогдож араас нь би очиж бас уулзалт хийж ингэж ярьсны үр дүнд бол дизель түлш 2026 оныг дуустал Оросын улбаны улсын дотоодын биржийн үнээр одоо авахар болсон. Өөрөөр хэлбэл Оросын улбаны улсын энэ хамгаалан тэгээ цогтбаатар гишүүн жоохон юм ярих боломж олгочих төхөө.
За. Дотоодын үнээр өгөхөөр одоо тохиролцсон. Тэгээд энэний үр дүнд бол одоо бид нэр 5 дугаар сард 6000 хүрэхээр байсан үнийг 4300-аар болгож байна. 6 дугаар сард үн нэлээд доошо бууна гэсэн хүлээлттэй байна. Энэ оныг дуустал бид бол энэ Оросын улбаны улсын дотоодын биржийн үнээр явна. За дотоодын биржийн үн гэдэг бол Санкт-Петербургийн биржийн үн дээр үйлдвэрүүдэд өгдөг татаасын төлбөрийг төлөөд авдаг. Энэ бол Сингапурын биржийн үнээс зөвхөн одоо тонн тутамдаа бараг 400 гаруй доллараар хямдарч байгаа дизелт биш. За I92 бол бид тогтмол 705 доллар буюу яг одоогийн байдлаар та хэрвээ анзаарсан бол 92 бензин яг энэ хямралын үед ерөөсөө үн өсөөгүй. Яг бариад байж байгаа. 2028 он болтол бид нар бас барихаар ингээ гэрээ хийсэн ийм байгаа. Тэгэхээр дотооддоо үйлдвэрлэдэггүй дэлхийн улс орнуудыг хувьд харьцуулж үзвэл бид маш хямдар тэгээд нөөцтөөгөө ингээд явж байгаа. За дашрамд бас одоо хугацаа байгаа дээр нэмж хэлэхэд нөөц саваа бүрдүүлэх одоо хуулийг та бүхэн маань баталж өгсөн. Энэний үр дүнд одоо аж ахуйн нэгжүүдийн барилгын ажил эхэлсэн байна. Энэ жилдээ багтаад 150 мянган метр кубын савтаа болно. Ирэх жилийн үдээд ихэд дахиад 180 мянгахыг хийцэн байна. Ингээд манай хадгалах чадвар 1 сараар нэмэгдэнэ. Үндсэндээ 2 сараа хадгалж чаддаг болно гэсэн үг. Энэ бодлогоо бас ирэх жилдээ үргэлжлүүлээд явах юм зорилт тавиад ажиллаж байгаа. За Аббакр сайд хариулъя. Гамбат гишүүний асуултанд хариулъя. Яг ядуурлыг бууруулна гэдэг бол зөвхөн ганц одоо гэрүүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яам гэхээс илүү одоо бүхий л яамдуудын төрийн бодлогын уялдаа холбоотой явж байдаг. Ядуурлыг зөвхөн одоо орлогоор хэмжихээс илүү амьдрах орчин, боловсролын төвшин, эрүүл мэндийн төвшин гэх зэрэг маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. За манай яамны хувьд бол тодорхой зорилт тавин ажиллаж байгаа. 2027 онд 5000 өрхийн 20,000 хүний одоо амжиргааг дэмжинэ гэдэг тодорхой хэмжээний төсөл хөтөлбөр юмнуудаа боловсруулад явж байгаа. Тийм учраас ядуурлын төвшин бол зөвхөн одоо нэг яамны эсвэл одоо ганцхан орлогын төвшин гэхээс илүү саяны одоо миний хэлсэн боловсролын төвшин, эрүүл мэндийн байдал, энэ хот амьдарж байгаа сум суурин газрын одоо хүртээ хэмжээ асуудал гэж маш олон зүйлс нийлжээж энэ ядуурлын төвшинг тодорхойлдог л. За гэрүүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яамнаас зүгээс маш тодорхой 5,000 өрхийн 20,000 иргэнийг тодорхой хэмжээнд амжиргааны төвшин доогуур төвшөөс дээшээ гаргана л гэсэн зорилттой байд ажил. За боловсролын сайд инх хамгаалан. За Гамбат гишүүнэ. Би одоо хувийн хвшлийгээ одоо ингээд одоо нэг араас нь төрсөн, урдаас нь төрсөн гэдэг шиг одоо ингэж хандахгүй. Би өөрөө хувийн хвшилд бас одоо олон жил ажилласан юм хүн. Ер нь хувийн хвшил сайн стандарт байдаг, сайн технологи байдаг. Тийм учраас одоо боловсролын салбарт байгаа хувийн хвшил энэ хувийн сургуулиудыг дэмжиж ажилланаа. Манай ерөнхий сайд хэлж байгаа шүү дээ. Одоо өглөө өхөн битээ нэг босч ирээд гэнт тийм сюрприз битээ бариад гай болдгоомаа гэхэд гавьяа байгуулдгоомаа гэхэд гай битээ болоод гэж хэлж байгаа. За тэгэхээр мэдээж энэ хувийн сургуулиуд дээр чинь одоо нийт 80 гаруй мянган хүүхдүүд байна. Төрийн ачааллуудыг одоо маш сайн хуваалцж байгаа. Хувийн одоо их сургууль коллежүүд дээр 40 гаруй мянган оюутнууд байна. Мөн одоо энэ төрийн ачааллуудыг хуваалцж байгаа. Би хамгийн гол зүйл бол нэг стандарт одоо шаарднаа. Тэр бол шаардна. Төрийн хувийнх гэхгүйгээр шаардна. Тийм учраас бол энэ дээр ямар нэгэн байдлаар одоо хувийнхныг одоо ингэж яасан. За энэ хоёр сайд, шадар сайд энэ хоёр асуултанд хариулъя. За инфляцтай холбоотой мэдээ өгье. За 4 сарын мэдээлэл инфляц 10% хүрээд байна. Хоёр оронтой руу очиж байна гэсэн үг. Энийг өгөөд нэгөө шатхууны үнэний өсөлттэй холбоотой одоо манад мэдрэгдэж эхэлж байна л гэж. За Монгол банк бол 26 онд инфляцийн зорилтыг 6% гэж тогтоогоод 4-8% интервал дотор байна. За бид бол 27 оныг бол 7% төсөөлж байгаа нь инфляцийн тухайд бол Монгол банкны зорилтын интервалд байна. Инфляц ингээд 7 гэж зорж байгаа нь чинь одоо бидний зорих энд хүрэх энэ төлөө одоо засгийн газар Монгол банк хамтран одоо ажиллана гэсэн үг шүү дээ. За тэгээд ялангуяа шатхуунтай холбоотой нөлөөлөл өндөр байна инфляцид. За энийг одоо бид нар сөрөх арга хэмжээнүүдийг сая дамжин юм сайт хийж амжилттай ажиллаж ирэн нэлээд докторжуулалт нийлүүлэлтэн дээр нэлээд асуудлыг жилээ хөнгөлж байна. За мэдээ засгийн газар мөн бас нөөц бүрдүүлэх ажлуудыг нэлээд хийж
савны асуудал дээр За гүйцэтгэл хариулчээ. нөөц бүрдүүлэх зорилгоор савны асуудал дээр нэлээд санхүүл шийдэгдээд ингээд нөөцүүдийг шатхуун нөөцийн сав барих юм ажлууд хийгдэж байна. За нөгөө талаар мөчлөг сөрсөн энэ төсвийн бодлого баримтлана. За хүнсний нийлүүлэлтэн дээр холбоотой хамгийн өндөр өсөлт хүнсэн дээр байгаа юм. Энэ хүнс дотор манай дотоодын манх хүнсний ногооны үн хөндөр гарсан. Гэхдээ энийг бид энийг шийдэж чадах нөөц байгаа хгүй. Бид нар мал махын асуудал энэ жилийн тармил тариалтан дээр нэлээд урамшуул бодлогод хийсэн. Дотоодоос төмс хүнсний ногоогоо хангаж чадчихсан. Нодлонгийн одоо байгаль цагуурын бэрхшээлтэй холбоотойгоор бид нар энэ инфляцийн өндөр нөлөөллийг дотоодоос мах ногоон дээр аваад байгаа. Энийг бид нар дотооддоо шийдэх болцоотой байгаад бол бид нар энэ инфляцийг энэ жилийн зэхэл яг энэ зорилт төвшөндөө одоо хүрхийн төлөө ажиллах болцоотой. Мэдээж гадаад худалдааг идэвхжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх энэ ажлууд бол үе шаттай сайн ажиллаж байна. За нөгөө талаас Монгол банк бол бодлогын хөгөөрөө дамжуулаад бие даасан бодлого хэрэгжүүлж байгаа. Ер нь мөнгөний бодлого, төсвийн бодлого, уялдаатай